Невада. Хичээлд явж байгаа. 보니까 알겠네. Гой эзэгтэй үеүүдэд юм гоё гэрийнхэн дагаа байж чадахгүй. Охтуудын даал орох гэж байна. Эрэгтэй хүмүүст битээ. Таадтай専門学校인 미국식 танилцуулж бодчихно. Тэгээд ойр тандаачлаа илээрээд цаатаж байгаа ядраад байгаа хичээлтэй байгаа. Тэгээд гэтээ өнөөдөр専門学校ийн сурахад нэг өдөр яг ямар хөнгөлтэй тавхан даарал. Пра. Шочлоо. Ингээд зүгээр гудсан дээр одоохондоо тийм гоё йогийн мэт байхгүй болохоор байгаа зүйл ашиглал гудсаа их ашиглаж байгаа. Тэгээд ээжийнхаа хийж өгсөн гоё олбыг байнга хэрэгэлдэг, бүр дурлж хэрэгэлдэг. Ээж минь хийж өгсөн ойж өгсөн учраас тэгээд бас яг миний энерги шингэсэн учраас яг хүн өөрийнхөө энерги шингэсэн гоё судал дээр сууж ивэл энергийн тэнцвэртэй өөртөө гоё зүйлсэн ингээд өөр хүнтэй солбохгүйгээр өөрийнхөө цэвэр энергийг хадгалж идэх юм шиг санагддаг. За тэгээд бясалгалаа оршоочхоор ингээд маш гоё тайван болоод амьдрах хүсэлтэй болоод амьдралыг ингээд мэдэрч чаддаг санагддаг. Ягаад тэгэхээр ерөнхийдөө Японд ингээд удаад ирэхээр ер нь жилээс дээш болоод ирэхээр хүн болгон л мэдж байгаа ах нэг тийм сэтгэл готрол гэдэг зүйл чинь тэгэл хүн болгон л байдаг асуудал, энгийн асуудал болцдог. Готрлаа ингээд эргээр өөрөөсөө чөлөөлж явуулж байхгүй бол ер нь жоохон хэцүү. Тэгээд хүмүүс их стресстэй, их уурлаж, их бачимдаж, их олон асуудал бол байдаг. Гадаадд байгаад ирэхээр гэртээ санаа зовно, гэрт болж байгаа ч бол асуудлууд, тэгээд энэ болж байгаа болохгүй байгаа гэд маш олон асуудлууд ер нь байдаг шүү дээ. Гадаадд байдаг хүмүүст чинь Монгол байдаг хүмүүс ч гэсэн одоо тэгэл стресс, Улаанбаатар, удаа, төвжрээ гэл олон зүйлс их байгаа. Тэгээд ийм хэцүү зүйлсүүдэд хүн яг өөрийнхөө ингээд хоббигоороо ч юм уу дуртай зүйлээ хийгээд сэргээгээд тэгээд өөрийгөө цэвэрлээд ингээд явуулах зүгээр юм шиг санагддаг. Тэгээд миний хобби бол бясалгах. Тэгээд би дандаа багштай бясалгал хийдэг. Ер нь анхлан бясалгалыг сонирхдаг, бясалгал хиймээр байгаа хүмүүс бол заавал багштай бясалгалыг эхлэх хэрэгтэй. Заавал багштай байх хэрэгтэй шүү. Тэгвэл ямар нэгэн бас болохгүй бүтггүй зүйлс их байдаг учраас хамгийн ихэнд заавал багштай бясалгалаа эхлээрэй. Би тэгээд багтаа ер нь бас бясалгал хийдэг болох юмсан гэж байнга бичдэг байсан байхгүй. Би ер нь бичих их дуртай. Тэгээд зүгээр дууны үг мөгч хамаагүй ингээл хараад биччихдэг. Зүгээр тэмдэглэл бичин. Тэгээд ингээ бага ангита дурсамжийн нэвтэр гэж байдэн штэ. Та нарс мэдхүү санаж гинөө. Тэр мэрий чинь ингээ ангийнхаа хүүхдүүд өгөөл. Тэгээд бичих их дуртай байсан. Одоо ч гэсэн ер нь бичих дуртай. Биччихэж ингээд маш гоё стрессээ тайлдаг. Тэгээд хүнтэй ярьж чадахгүй байгаа зүйлээ. Тэгээд ингээд найзгүй ингээд бас над шиг ерөнхийдөө ганцаараа байх дуртай төрлийн хүмүүс бол тэгэл биччихэл өөрийгөө чөлөөлж гоё биччихэл өөрийгөө чөлөөлөхгүй бол ер нь тэгээд стресс болж байгаа зүйл чинь ингээд бөөгнөрчгөр аюултай. Яхан мартчих. Нүүр гаргахаа мартчихсан шүү дээ. Тэгээ одоо эдэлнэ л орж нүүр гараагаад сургуулийн дотор байр учраас ер нь 0 баан хувь суугаад газар ерөнхийдөө дундаа байдаг.
За 0 орцгоё. Ерөөсөл оюутан хүүхдийн мөнгө гэнэхгүй гэсэн их баялал санаанууд дандаа тэгэл би юм хнаар юм хийгээл дандаа савн дөөрөх юмнуудыг хэлсэн байна. За охтуудын ойлгох гэж байна. Эрэгтэй хүмүүст битгий зэрэг. Үсээ самнаад өөрт итгэлтэй болоо. Үсээ самнаад өөрт итгэлтэй болоод өндрийг даам шүү дээ. Өрөөнд ороод ирсэн. Хувцас өмсчөө цайгаагүй. Цайгаачаад хувцас өмсөх хоёр нэг тийм гоё. Надад таалагдж байгаа шүү. Одоо ингээд манай хоол идэж удаг хэсэг бай. Тэгээд ийшээ хүүхдүүдийн дандаа өөрсдийнх нь хэвлэлтэй зүйлс галтгооны хэсэг. Тэгээд энд бас ингээд галтгооны хэсэг байгаа. Хэдүүлээ. Ер нь эдний нэг хөшгөн шиг нэгэд идэв юм лээ. Гэтэ хөшгөний заяа. Би та нарыг энд ингээд орхичоод. Let's хөшгөний заяа. Би гэлтэй гигээд байна. Тэнгуү болохоор ингээд чанга ирч. Биштэй. Ягаад дандаа энэ хувцастай байгаад байгаа юм бэ гэхээр энд нэг тийм дулаахан ирнэ хүйтэн. Яг нэг Монголын нэг тийм Улаанбаатар шиг нэг хангай маяг шиг би ер нь говийн хөвгт байхгүй. Тэгэхээр ингээд нэг тийм цаанаасаа хүйтэн цаг агаартай санагдаад байдаг. Өглөө өдөө орой өдөө нар гарвал амар халдаг. Гэтэ энэ нөгөө нэг яг Японы бас нэлийн хүйтэн Монголтой төстэй урамсгалтай газар өвөл мөл цаас амар ордог гэсэн. Тэгээд энэ нөгөө нэг зузаан өмд хараа. Зузаан өмд. Нингүү өмд өмсгөр арай даарад идэм ба. Тэгээд энийг өмсчихөр ингээд бүр яалч ч би энд гоё тухтай. Тэгээд энэ маг болохоор бас би тэгээд шаартас байдаг. Шаартас. Тэгээд тэгтээ үзэн байгуулахад үзэнтэй идэнэ. Үзэн байхгүй бол үзэнгүй идчихдэг. Үзмээ зүгээр мэдрэмжээрээ нэг хитийг аваад угаагаад дээр нь тавиад одоо юм гэж юм те. Тэгээд угаагаад дээр нь тавиад тэгээд цаа. Хичээл угаасаа тэгээд өглөө 9-өөс орой 4:30 хүртэл ордог. Тэгээд оройны цагийн ажил маань 5-аас 9 хүртэл 10 хүртэл 11 хүртэл гээл өдрөөсөө шалтгаалаад ондоо байдаг. Тийм болохоор ойр дэгтэй цагуудаа их өгсөн болохоор жоохон ажил ихтэй дэлгүүр орох завгүй. Өнөөдөр харин цагийн ажил байхгүй ч бас хичээлд тарчаад дэлгүүр орно. За ингэ шаардсан авьяас ламын гоё доо. Гэртээ ороод ирсэн. Гэртээ гинэ өрөөндөө ороод ирсэн. Сая нөгөө нэг цайгаа ууж исэн чинь хүүхдүүд орж ирээ цайгаа авах гад. Тэгээд чанга ярих гэхээр тэд нэрийг бас тухгүй ойлгочих болоо гэж бодоод. За тэгээ би оюутны байранд нүүж ирээд нэг 2-3 хонж гинөө. Тэгээд тогтцож амжаагүй, ер нь юм цэцэлж амжаагүй, хичээл намтай ажилтаа хагаад гэртээ ирж хонжил байна. Золтой л ирж хонжийн заяа. Тэгээ өнөөдөр гадаа гоё нартай байгаа учраас би гоё юб өмсмөр байна. Орой ажилгүй учраас юб өмсч болно гэсэн үг. Тэгэхээр за хувцас өмсөдэй. Энэ амсыг юмаа зэгсэлгүй бол хэвээр нэрээ. Өнөөдөр ихтэй ирж зэгцэлнэ. Би
би пүүцтэй явна. Дээгүүрээ одоо ингээд цанц өмснө. Яа. Жоох эмхтэлэг байх. Бас эргэтэлэг замарч гарна. Зөгч ийн найзуудаа. Зөгч ийн найзуудаа. Ямарина. Комбинедэрт ажиллахаар ерөөсөө эмийг зүүж болдгоо. Би эмээ хааш илэн. Гэтэ одоо зүүмэрэн. Эмэгтэй үнжинэ, эмэгтэй байх ёстой шүү дээ. Эмэгтэй үнжинэ, эмэгтэй байх ёстой шүү дээ. Эмгээ зүүцэн. За одоо хичээлээ цүнхлээд гарцгаая. Юусэн манайхан дэс нэг 5 минут л явах байх. Маш ойрхон. Гадаа халуун байна. Бараг миний өмссөн хувц халууд ч магадгүй юм шиг байна. Явчихсан чи. Явжээ. おはようございます。皆さん、元気ですか？ Хичээлдээ явж байгаа. Өдөө босгоо. Одоо нөгөө нааны дарц тэрэнд мөнгө өрөхгүй маш гоё. Аяа гозаймас. Зэм ирсэн. Зэм хавсан болоогүй. Япончууд гадаачууд бүгд хамтаа. Өнөөдөр хоёр талах авчирсан ажилтныг өгсөн. Тэгээд нэг шүллээ. Сургуулийн доор нэг дэлгүүр шиг нэг жижиг зардаг юм зардаг хэсэг өгөхгүй. Тэндээс нэг шүллээ аваад гэж бодож байна. Ханах гэж юм. 日本語で今日パン食べます。バイトからもらったパン食べる。このビデオ作る時は日本語でお願いします。モンゴリアはみんなできないから。いやモンゴル人みんなよく見るから。と思うんですけど見るかな。サスカイはどのぐらい？トマトの。サスカイはどのぐらい？今日140。ぐらいかな。140。もうちょっと1銭ぐらいやったら。頑張ります。제일 작가니까. 여기卵に一日ちゃがって焼きそばって食べ。焼きそばって。이 사과를 굉장히 어디 주기. شوفوا مرسين شوفوا شوفوا ساعة يا أخي كتير يتأخر كتير يتقرب ويتخن شوفوا تكون كيم بيني سوبر مو بتحسب
どうしてるんだNebo? Ito kahapon ko na Japon ko tingin. Ang touch dito sa tingin. Windows na chite gi feeling is what but the other being such. So this. किधर बैठना यहाँ से कैसा है यहाँ से कैसा है 今日何作った？見ていいですか見ていいですか自分で作ったの。すごい。何？ご飯、お肉揚げたやつ。キャベツもすごいですね。 चलेगा ना Ini kita nih udah standar worst. Betul bukan? Itu kita udah bikin. Oh jangan. Kaca jangan. Oh tidak. Sampai ini tidak terlalu tahu mau sedih. Kamu ya, sa, nani shiteるの? ई कलर हटिंग चला 自分で作ったの? そう。サブ。私にバルゴで見た言葉わかります。ダネバード。そう。ありがとう。そうこのパン初めて。多分私自分で買わない。紙から。Тэгээд заримдаа ингээд юм авахгүй явчихдаг. Тэгсэн чинь манай ажлын хоёр их чинь ингээд ерөөсөө юм авахгүй гадаа тэгээд ингээд үүсгэн бишмүштэй томчтой жоохон ингээд чам бариад хөвтэй. Тэгтээ өөртөө Япончууд нэг тийм заяа ажлын дондор ингээд хоорондоо юм аваад тэгээд зүгээр үүсгэж чинь ингээд ажлын зам юм яриад ингээд тийм болоод тэгээд хагас цаг уучихсан. Гадаад хүмүүс гэсэн чинь гадаад болохоор гадаад хүмүүстэй асаагүй болохоор хүмүүс өөр хэлээр ярихад гайхаад хараад тэр манай манай энэ дэжтэр хаад ирсэн чинь тэр нэг хатсан. तुम आपका ऑर्डर करोगे ऑनलाइन Один сама, наверное, ком сама. Тэр ингээд тэгээд өөртөө хатсан дэрэндээ сургууль гэдэг юм нас ингэж авч идэв. Хай. То. 一番辛い。食べてみましょうか。辛い。でも初なってる。焼きそば。焼きうめん。甘くないよ。噛んでるんで、これ見てる。こう持ってこう持ってこう持ってこれ見えない。하트 머리가 많아. 거장 달아서 모르긴 다르게 있어. 진짜 머리 좀 가까이 샤다지. 이제 서울 들어가는 게 건민이 가서 일정을 줬어요. 앞샷. 이거 어떤 듣고 나란 듣고 바꿔요. 아니면 포켓몬 자신 대로 비춰진 게 어떻게 잡신 줄 박셔도 이제 사례 수 듣고 아따 봐라. 私たちイルミナから入ってきた。Яаж ланч дээрч гарна оройч гар. Өдөр ч гэсэн ланч гарна оройч гар. Тэгээ өнөөдөр хүнсээ цуглуулж гад би хагаад утсан санд хоол идэх байхгүй. Тэндээ идчих байлаа. Харин тэгэхдээ би энтэйгээ яаж хийх вэ?
өмсгөл гэж бодоод байгаа. Тэгэхээр өнөөдөр ямар ч байсан гарч жоохон юм аваад унтлаа. Уцруу гараад ингээд байхаа. Оцгаарсамаа дэссэн. Дагаас нь цагаачлах бол бүр гоё. Тэгээд авахгүй гэж яагаад авсан болсон мэ. Би бэлэн мөн бодчих өөрийгөө. Үнэн бэлэн мөнгүй явсан юм. Өөр нэг ашиглаагүй. Даасан мөн байгаа гэдэг байхгүй шүү. За, шууд залгаа байна. Самлаа явш, самлаа. Тэнгэрээс тэгээд нэг юм хөдөлгөөр өгсөн. Бүх зүйл нэг энэ дөө хаасан дөө сам хавцас хэрэглэдэг. Самахана. クレジットカードでできますか？クレジットからはいはい、できますよ。お願いします。こちらの洗濯機でお願いします。ではカードをお返しいたします。 Super English. Ini dah cukup. クレジットのところありがとうございます。어제 잠깐 타서 킨 거 다요. 그래 사치라. 대도와 들지. миний амьдардаг газар. Нилээ хөдөө. Өөр нэг Монголоор нэг аймаг гэж сонгосон. Яг л аниме дээр гардаг, Японы кинон дээр гардаг шиг тийм байгальтай. Зарим талаараа ингээд цагийн ажил мэжилтийн хөдөлгөөл баган жоох хэцүү нэгсэн. Яг хичээл номдоо шамдаад сурах хүмүүстэй бол гоё газар та. Хагны харах өнцгөө шалтгаална уу? Хэдий ингээд сайхан зүйлс их байгаад хэцүү зүйлийг авчаараад хүмүүс байна. Хэцүү зүйлс их авч чинь. Тэндээс нь яаж игэл гоё зүйлийг авч хардаг болгоомжтой гэдэг хүмүүс бас их байна. Миний бодлол тухайн өөрөө тухайн зүйлийг яаж мэдэрч ингэдээс л хооны байвал харагддаг шүү дээ. Манай багш маань явж байна. Ямар хэцүү. Үчигэд идэх тасаа. Oh my god. Багш гол хавж байна. Багш. Өсвөр. Урлагийн замтай гол хавж хэрэгтэй. Тэр нь ихгүй. Миний өмнө амьдардаг байсан газар л далайтай ойрхон 30 минут яваад одоо дугаар 30 минут яваад далайтай ирж боломжтой. Таны газар нь жоохон хол. Гэтэ ер нь бол бас далайтай ойрхон л доо. Япоч нь тэгэл тэр чигтээ арлаа орно. Тэр чигтээ далайтай л та. Тэгээд он цуглын хүмүүс ингээд тэр боонд ингээд эрүүл бэлтэй одоо бачин шүрнэсэн. Яг нэг Монголын хөдөөний айлын хүүхдүүднийх гоё дэрхийсэн гэдэг хэлдэг лээ. Нэг гоё сэргэлэн цаваа харахаар өөрхөн борцсон хүүхдүүд гэдэг чинь яг тийм шиг заяа. Гоё цалаг. Энэ хөдөө эдийн гоё даваа талын хүмүүс нь яг монголчууд шиг ингээд гоё дэрхлээрээ гоё халаанда лаваар амьсгалтай. Токио мокё болоод ирэхээр ер нь хөлгөөнтэй газар болоод ирэхээр яадаг. Хүмүүс нь ч гэсэн гэр бүлийн хоорондын харилцаан ч гэсэн тэр бүндий тэгэл бөөндөө гэр бүлээр орчиж юу ч ярихгүй боол идээд гардаг хүмүүс байна. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Заримдаа хичээл би ойлгохгүй байхгүй заримдаа. Нөгөөс ойлгоо гэж бодсон ч яагаад ийм юм ингээд гэдэг ойлгоод идэ багшаас асуухаар тайлбарлаж өгдөг л дөө. Тэгэл ойлгохгүй юмс байдаг өө заримдаа дураа сонголт хийсэн юм шиг санагдана. Заримдаа яг хаанагаад байгаа юм бэ гэж санагддаг. Гэхдээ яг нэг хэлэхдээ одоо сурж байгаа зүйл маань миний тийм сонирхдаг би бүр хүсээд эндээ ирсэн бол биш. Гэхдээ би энд ингээд ирснээрээ
өөрийнхөө чадахгүй зүйлийг ингээд ямар ч байсан мэдээд байгаа байхгүй. Тэгмүүдээ би ийм зүйлийг чадахгүй юм чинь тэгвэл нөгөө талаар нь ингэж явж үзье. Өөр юм ингэж сурах гэдэг бодол одоохондоо төрж байгаа. Би тийм төгсөрсөн 100% өөрийгөө мэддэг 100% бүх юм тэгш эргүү хамгаалал биш. Тийм хүн бас цөөхөн байх. Гэтэ ямар ч гэсэн өөрийнхөө одоо чаддаг юмыг болохын тулд хамгийн хүмүүс нэг өөрийгөө хайнаа гэж хэлдэг. Кино минут би үзээд ямар сони ингээд энэ чи нэг юм уу жогдоо тэгж боддог гэсэн чинь нэрээ махад одоо тухайн яг өөрийгөө талаад өөрийгөө шингэх гоё. Өөрийгөө бүрэн таниад мэдчих юм бол бүх зүйлс амархан болчдөг юм шиг санагдаж байна одоо л. Цаашдаа би яг өөрийгөө таньж мэдээ. Өөрийгөө л олъё. Бас иргэн тойрны хүмүүстэй айлгал хааж явсан. Тийм хэрэглэг борон салын гэдэг тийм хүн болчихдаг. Тийм. Хаад олон бисаа юм яг юм. Догоохоо унаа авчих болохоор зангалтсан байсан л та. Гэхдээ ингэж гоё яриад ирсэн чинь нэг гоё хин нэг ярьж байгаа юм шиг болчихлоо. Апат байх нэг сонин талын ирээсээ гайх санам. Тэгээд яг хэцүү гоё идэвхтэй үеүүдэд тийм гоё дэрийн дагаад байж энд өдрөө шинэ гоо тэгж юм гоё яриад ах найз нөхөд яг нийлээд хавар бас гоё цаашаа гэсэн багтаа санагдчих. Би нарийн арчлаа. Богдох ингээл яваад ирлээ те. За ороод сайхан идэх юм хийгээд хамтаа идцгээе. За миний нэг өдөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Япон улсад тийм мөнгөний сургууль сурдаг оюутны нэг өдөр иймэрхүү өнгөрлөө. За тэгээд илүү олон бичлэг үзхийг, илүү олон сонирхолтой зүйлс сонсхийг хүсвэл лайка дараад, subscribe дараад хүлээж агаарэ. Цаашдаа ч гэсэн илүү сонирхолтой зүйлс, гоё зүйлсийг та бүхэндээ түгээхийн тулд хичээх болно. Энэ хүртэл үзсэнд бүгдээрэнд нь баярлалаа. Дараа дахин уулзлаа. Түр баяртай. Нэрэн энэний дараа хийсэн хоолныхоо бичлэгийг би энэ бичлэгээс төрүүлээд оруулсан байгаа шүү. Үзэнгүүн үзээрэй.